За ер нь судалгаатай, тооцоотой нихур хандаж баталдаг хуулиуд бий. Гэхдээ мэдсэн даруйдаа өөрчлөх ёстой бас хуулиуд байдаг. Тэр дундаа хүний эрхтэй холбоотой. Тэр дундаа төр, иргэнд өөртөө хамгийн хүчтэй арга хэрэгслээрээ хүч хэрглэж, эрүүшүүл тулгаж байгаа ийм үйл явдлыг засах, сайжруулахтай холбоотой нөхцөл байдал илэрсэн бол энийг судлъя гэж хойш нь тавьдаг ийм төр үл байж болохгүй. Уул нь бол мэдсэн даруйдаа, ойлгосон даруйдаа энийг өөрчлөхийн төлөө цаг алдалгүй ажилдаг хууль тогтоогч байх ёстой. Тэгээ харамсалтай бид бол одоо 9 сарын 1 хүртэл хойшлуулж байна. За улсын их хурлд нэг хууль өргөн барьсан байгаа. Тэр хуулийн ач холбогдол яагаад чухал вэ гэдэг дахиад энд яригдж байгаа. Улсын их хурлыг үнэн зөв мэдээлэлээр хангах. Мэдээлэлээр хангах үр бүхий тийм чиг үүрэгтэй орж ирж байгаа албан тушаалтнууд энэ үнэн зөв мэдээлэлээр хангах үүргээ биелүүлэхгүй бол улсын их хурл алдаатай шийдвэр гаргахаас гадна цаг алддаг. Иргэний өмч хөрөнгө, амь нас, эрүүл мэнд олон зүйлээр хойшоо бас тэр цаг алдсан цаг дээр хохирж үлддэг. 9 сарын 1 гэхэд өнөөдрийн энэ оруулах гэжсэн заалттай зөрчилдөж гэн гэдэг зүйл заалт олдохгүй бол ажлын хэсэгт орсон хүмүүс болон ажлын хэсэг ахалсан хүнтэй бас ярин шүү. Цаан чи эрүүшүүлтийн үр дүнд ийм хохирол амсаад байна гэд тоо баримттайгаа кейстэйгээ хүний эрх үндэсний комиссийн дүгнэлтээр гарч ирээд байхад бид энд хуулийн жоохон эргэлзээ байна гэд энэ асуудлаа шийдэх чадахгүй хойшоо тавьж байгаа байхгүй юу? Дэнсэлж байгаа дэнсний чинь хоёр тал өрөвдөлтөй харагдаж байгаа. Нэг нь иргэний үндсэн эрх, үндсэн хууль заасан эрүүшүүлтээс ангид байх. Бүр дайны байдал зарсан ч гэсэн энэ эрхийг хөндөж болохгүй шүү гэдэг үндсэн хуулийн залттай эрхийн тухай ярьж байгаа байхгүй юу? Нөгөө талд нь жоохон судалмаар байна. Эргэлзээ байна. Хууль хоорондын зөрчил үүсч магадгүй гэд хойш нь тавьж байгаа. Дэнслэгч юм аа бид зөв дэнслэхгүй бол ийм л юм болдог. Бид 30 жил дэнснийхээ нөгөө талд байгаа иргэний эрхийг энд байгаа төрийн ажлыг яаж хэлбэр хийх вэ гэдэг хандлагаараа жин даруулж иргэний эрхийг үүсгэсээр ирсэн. Дахиад хэлээ үндсэн хуульд байгаа заалт шүү дээ. Эрүүшүүлтээс ангид байх ёстой гэдэг иргэний энэ эрхийг биднээс асуудал байна гэдгийг мэдсээр байгаа мөртлөө захаад нэг жоохон судлаа. Энийг л хүн сурлах гэж хэлдэг. Энийг л төрдөө одоо хайртай иргэндээ ээлгүй албан тушаалын дон гэж ярьдаг байхгүй юу? Тэгээ бидний хандлага ийм л байгаа дүр зураг өнөөдөр харж байгаа байдал нь ерөөсөө энэ.